баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хийгдэж байгаа энэ нэвтрүүлэг бүтээлүүдийг бол аль болох олон нийтэд хүргэх, одоо тусмаа орон нутгийн үзэгчдэд хүргэх, тэр нэвтрүүлгээс одоо шууд орон нутгийн бизнес эрхлэгч нар, баялаг бүтээгч нар бас өөрсдөө санаа авах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэдэг тал дээр бас бид энийг иргэдэд илүү ойр түгээх гэдэг тал дээр бол энэ удаагийн гэрээ бол гол зорилго оршиж байгаа. Тэгэхээр үр дүнгийн нь бол одоо тэгээд нөгөө цаг хугацаа харуулна. Тэгэхээр бол энэ удаагийн хүнд бэрх үеийг бол одоо шууд аль талаасаа л хамтарч бид нар таван туулж олон нийтэд нээлттэй түгээх гэдэг дээр л байна. Ер нь бол жижиг дунд үйлдвэр баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гэдэг чинь өөрөө л засгийн газар өөрийнх нь л одоо жишээлбэл одоо нөгөө шинэ сэргээлтийн бодлого гэж байгаа тийм яг л энэ бодлогын хүрээнд нэгдэж байгаа гол ажил болж байна. Ерөнхийдөө бол гол нь бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийг баялаг бүтээгчдийг дэмжиж л одоо өнөөгийн хүнд нөхцөл байдлаас гарна. Үзэгчдэд илүү хөтөлбөртэй. За тэгээд контент явуулчихсан маш сонирхолтой тийм контент байна. Хэцүү цаг үед бол одоо аль болох үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдэд дэмжих зорилготойгоор миний бие одоо энэ нэвтрүүлгийг хөтлөөд одоо олон нийт түргээд бараг 60 гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ нэвтрүүлгүүдээ оюуны өмчийн онцгой эрхтэйгээр орон нутгийн телевизүүдэд бүх гэрийг үзэж эхэлж байгаа маа. Тэгэхээр одоо 21 аймгийн 50 гаруй телевизүүд бол манайхаас энэхүү одоо контент нэвтрүүлгийг одоо авч орон нутгийнхаа өөрсдийнхөө сувгаар заацах ийм эрхийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр одоо дамжуулах гаргах тийм одоо онцгой боломжийг олгож байгаа маа.